Сайн байцгаана уу гадаад мэдээ танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уцаар холбогдсон байна. За нэг цаг гаруй үргэлжилсэн ярианы эцэст хоёр тал зарим нэгэн тохиролцоонд хүрсэн байна. За тухайлх юм бол Украин улс Оросын холбооны улсын эрчим хүчний байгууламж руу довтлогоо хийхэд зогсоох юм шийдвэрийг гаргасан тухай энэ удаагийн ярилцлагын үр дүнд бол тохиролцоо гэдгийг мэдэгдэж байна. За цагаан ардны зүгээс бол энэ уулзалт яриатай холбоотой нэлээд эерэг өөрчлөлтийг гарсан гэж үзэж байгаагаа мэдэгдэлтэй дурдсан байна. За энэ удаагийн ийм шийдвэрт хүрэх бас нь бол Оросын холбооны улсын ерөнхийлөгчтэй Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп уцаар мөн холбогдсон. За энэ үеэрээ бол Оросын холбооны улсаас Украины эрчим хүчний байгууламж руу ямар нэгэн давталгаа үйлдэхгүй гэсэн ийм шийдвэрийг гаргаж зохих албан тушаалтнуудад үүрэг болгосон. За үүний дараа бол энэ одоо яриаг Украины ерөнхийлөгчтэй хийсэн байна. За ер нь Дональд Трампын хийсэн ярианы гол агуулга нь бол өмнө нь Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй тохиролцсон асуудлуудын хүрээнд бол яриа өрнсөн гэдгийг Дональд Трамп өөрийн нийгмийн сүлжээний сувг болох Social Truth платформ дээр пост оруулахдаа мэдгдсэн байна. За мөн Трамп Зеленскийтэй Украины цахилгаан хангамж атомын цахилгаан станцуудын талаар бол ярилцсан. За тэдгээрийг ажилуулахад бол Америкийн нэгдсэн улс туслах боломжтой гэсэн ийм саналыг тавьсан байна. За тэрээр хэлэхдээ бол Америкийн нэгдсэн улсын эзэмшилд эдгээр цахилгаан станцууд байх нь Украины эрчим хүчний дэвшилтийн хувьд хамгийн сайн хамгаалалт болно гэдгийг Дональд Трамп мэдгдсэн байна. За Украины эрчим хүчний одоо дэд бүтцийн зарим хэсгийг Америкийн нэгдсэн улс эзэмшин гэдэг энэ асуудал дээр бол төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брусээс бол сэтгүүлчид тодруулга авсан байна. За Тэмми Брус мэдэгдэхдээ өөрийгөө болон холбоотон түншүүдэд хамгаалж ирсэн улстай харилцаатай, эдийн засгийн харилцаатай байх нь зарим талаар ашигтай байх болов. За тэгээд дээрэс нь Америкийн нэгдсэн улсын инженерүүд Украины эрчим хүчний байгууламжийг ажилуулна гэдэг бол энэ бол их чухал. Яагаад вэ гэх юм бол танай дэд бүтцийг удирж байгаа хүмүүс нь юу хийж байгаагаа мэдж байгаа тохиолдолд бол энэ нь эдийн засгийн төдийгүй аюулгүй байдлын чухал хамгаалалт болно гэж энэхүү ерөнхийлөгчийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан тайлбарыг өгсөн байна. За ер нь бол энэ яриа хэлцээний дараагаас Владимир Зеленский бол нэлээд нөхцөл байдлын талаар өөдрөг үзэл бодолтой байгаагаа бас нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдгдсэн. За тэрээр бол мэдэгдэхдээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй нэлээд эерэг за бүтээлч юм хамтын ажиллагаа өрнүүлэх талаар бол уцаар ярьсан. За энэ одоо ярианы үндсэн дээр бодоход бол энэ он гэхэд бол урт хугацаанд үргэлжлэх инх тайвныг бий болгох боломжтой гэдэгт нэлээд итгэл төгс байгаагаа Украины ерөнхийлөгч бас мэдгдсэн. За тэгээд мөн өчигдөр өглөөнөөс эхлээд талууд одоо харилцан тохиролцсны үндсэн дээр Украин Орос тус бүр 175 дайны оролцогчдыг одоо солилцох болсон. За Зеленскийн үүнийг бол одоогийн байдлаар одоо хийгдсэн хамгийн том солилцооны нэг хэсэг боллоо гэж мэдэгдэж байгаа. За цагаан ордны мэдээлэлээр бол техникийн багууд ойрын хугацаанд Сауди Арабид уулзсан юм байна. За эндээ бол байлдааны ажиллагааг бүрэн зогсоох тохиролцооныг ярилцсан. За энэ хүрээндээ хар тэнгист гал зогсоох асуудлыг бол ярилцах замаар бол энэ энхийн хилэлцээр гал зогсоох эдэлцээрийг бол нэлээд өргөжүүлэх юм хүсэл эрмэлзэл Америкийн нэгдсэн улсад байгаа гэдгийг цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мөн мэдээлэлтэй дурдсан байна.